Яг орлого улсын төсөвт төлрүүлж байгаа. Жишээлбэл манай Эрдэнэт байнга одоо шийтгүүлж байгаа юм шиг ингээд баг хөрөнгө оруулалт хуваарлагдж байна. Хүн ам нь бол одоо 100 мянга болцсон. Улсын төсөвд бол байнгын одоо орлого төлрүүлдэг. Төлөвлөгөөгөө бол биелүүлдэг. Ингээд байхад бүр хүн ам нь одоо 3/1-д нь хүрэхгүй аймагтай адилхан хөрөнгө оруулалт ингэж хуваарлсан байх юм аа. Ямар учиртай юм бэ? Эсвэл одоо юу гэдэг нь 3 гишүүнийх нь 2 3 нь ингээд ганц 2 нь ерөөсө төсвөө тавиулж чаддаг юм уу? Миний тавьсан юмнууд бол байх шиг байна. Тэгвэл ингээд нийт нь ингээд Орхон аймгийг Эрдэнэт хотыг аваад үзэхээр үнэхээр одоо бага байна л гэж хэлмээр. Сая бас нийслэлийн гишүүд хэлжил байна. Хүн амын төвлөрөл ихтэй гол одоо энэ хүн рүүгээ анхаарахгүй одоо юунд анхаарах юм бэ гэж хэлээд байгааг би бас давтан хэлмээр байна. Хүн рүүгээ анхаарч энэ хүн амьдарч байгаа тэр хот газар руу шаардлагатай тэр эмнэлэг цэцэрлэг сургууль хөрөнгө оруулалтыг хийхгүй өөр юу хийх юм бэ гэсэн ийм л юм хэлмээр байна л да. Бодлогын төсөв гэж яриад байна. Гэхдээ бодлогоор одоо хүн багтай газар руу нэг хөрөнгө төсвөл зарцуулчаад хүн ихтэй төсөвт хамгийн их одоо нэмэрлж оролцдог хүмүүст нь өгөхгүй гэж байгаа ийм бодлого уншигдаад байна л да. 2020 оны төсвийг хэрэгжүүлснээр одоогийн яг өргөн барьснаар нь хэрэгжүүлэх юм бол манай намын мөрийн хөтөлбөр 95% гэлөө хэрэгжнэ гэж ярьж байсан. Энэ бас одоо яг яаж хэрэгжих нь бас гүйцэтгэн ойлгохдохгүй байна л да. Бидний мөрийн хөтөлбөрийн гол одоо амин сүнс нь юу вэ гэхээр энэ хүмүүс рүүгээ анхаарч Монголынхаа иргэд ард түмэнд зориулж юм хийнэ л гэж гарч ирсэн. Мэдээж бүгдийг нь хэрэгжүүлэх нь бол хэцүү. Тэгвэл 90% хэрэгжинэ гэхээр хаана хэрэгжих гээд байгаа гэдэг нь л бас сайн ойлгохдохгүй байна л да.